Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчныг сайжруулах, чадварыг бэхжүүлэх төсөл. Хүүхэд бүрт шимт хүнс. Монгол хүүхэд бүр өнөөдөр сургууль дээр одоо халуун хоол идэх ийм эрхтэй. Тэгэхдээ өнөөдөр бол 1-5 дугаар анги одоо өдний хоол идэж जैन. Тэгээ цаашдаа бол 5-9-ээс 12 гэдэг ингээ үе шаттайгаар хэрэгжүүлэх ийм төсөл юм байна. Тэгэхээр хүүхэд Монгол хүүхдэд одоо яг чанартай яг өөрийнх нь одоо илчлэг калорийг хангасан бас өдний хоолыг бэлдэнэ гэдэг бол үндэсний тогтолцоог бид нар их бий болгох хэрэгтэй. Энэ бол одоо хүний нөөцийн маш одоо шатуурлаг тогтолцоо байх хэрэгтэй. Технологийн, замун санхүүгийн за тэгээд энэ өдний хоолыг дагсан одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бэхжүүлэх одоо ийм том боломжууд шинээр нэгддэг. Тийм учраас яг энэ бүхнийг яг одоо бий болгоход бол манай энэ Солонгос улсын засгийн газар, Солонгос улсын засгийн газрын энэ КОИКА төслийг одоо намайг боловсрол шинжилгээ ухааны сайд байх үеэс эхлэж өнөөдөр бас ингээд энэ амжилттай одоо үе таалгаа энэ нээж байгаа бэлтгүүлэх баяртай байна. Монгол Улсын засгийн газар, боловсролын яам, КОИКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хоошин жижиглийн боловсролыг дэвшлүүлэх, цаашлаад хоошин жижиглийн одоо үйлчлэгээ үзүүлж байгаа ажилтан албан хаагчийг чадваржуулах энэ төв нээлттэй хийж байгаад талархалтай байна. За энэ төв нээлттэй хийснээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын шимт хичээлийн боловсролд одоо хувь нэмрээ оруулах, сургуулийн цэцэрлэгийн боловсролын сургалтын бүхий л шатны байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдад одоо шимт хичээлийн ойлголт, мэдээллийг өгөх, тасралтгүй мэдээлэлээр хангах. Тэгээд хамгийн гол нь сургалтын байгууллагын тогооч хоол зүйчнэрийн мэргэжлийг тасралтгүй дэвшлүүлэх ийм тогтолцоо Монгол улсад бүрдэж байгаа нь хамгийн одоо том алхам болж байна. За 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль улсын их хурлаар батлагдсан. Тэгээ хэрэгжилт нь 2020 оноос эхэлж хэрэгжээд за яг багангийн сурагчдыг бол 2021 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлээд бол багангийн сурагчдаа өдийн цайнаас өдийн хоол хөтөлбөр шилжүүлсэн. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтэнд одоо ингээд эргээд харахад одоо яг 5 дахь жилдээ ингээд хэрэгжээд явж байгаа хууль байна. Тэгэхээр энэ дээр бол энэ олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтууд бол бас маш их өр өгөөж өгсөн. 안녕하세요. 코이카 몽골 사무소장 조행란입니다. 코이카는 특히 어린이들의 건강한 성장을 위한 영양 개선과 학교 급식 분야에 꾸준히 힘써왔습니다. 그래서 코이카는 2022년부터 800만 불 규모의 몽골 초, 중등학교 급식 환경 개선 및 역량 강화 사업을 시작하게 되었습니다. 이 사업은 울란바토르 내 10개 학교를 시범학교로 지정해 몽골 급식법 기준에 맞는 급식 환경을 만들고 영양사와 조리사를 양성할 수 있는 역량 강화센터를 설립하는 것이 핵심입니다. 이와 함께 역량 강화센터를 몽골 과학기술대학교 내에 설립해 2024년 기준으로 57명의 강사를 양성했고 영양사와 조리사, 초급과정도 운영하면서 현장 실무 능력을 갖출 수 있도록 하고 있습니다. 코이카는 앞으로도 학교 급식뿐 아니라 몽골의 경제사회 발전에 필요한 다양한 분야에 계속 관심을 갖고 함께하겠습니다. 감사합니다. Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний сургуулийн насны хүүхэд өсвөр үеийнхний шимт хичээлийн менежмент, зөв хооллох дадлыг төлөвшүүлэх замаар насан туршийн эрүүл мэндийн үндэс суурийг тавьж, улмаар ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулж, улс орны хөгжлийн хөдөлгөөгч хүчийг баталгаажуулах үндэсний томоохон бодлого юм. 2024 онд хүүхдийн хоол үйлдвэрлэл шимт хичээлийн сургалт даргацсан үндэсний төвийг байгуулсан бөгөөд сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний үндэс суурийг тавих улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ер нь энэ хоолны үйлчилгээнд хамрагдж байгаа хоолны үйлчилгээнд оролцогч талууд, тогооч нар, хоол зүйч нар, сургуулийн бусад ажилтнууд, захирлууд гэх мэтийн энэ үйлчилгээнд хамрагдж байгаа бүх улсуудыг сургах юм үйл ажиллагааг шатараатай зохион байгуулж байна. Тэгээд энэ төвийн үйл ажиллагаа ингээд жигэд одоо явагдсанараа улсын хэмжээнд сум суурин газар алслагдсан одоо газруудад боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа сургуулиуд бол бүгдээрээ нэг ижил стандартаар, нэг ижил төвшингийн хэмжээнд энэ үйлчилгээгээ явуулах ийм үйл ажиллагааг бид нар одоо цаашаа улам өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 몽골 학교 급식 프로젝트는 20여 년간 몽골 과학기술대학
대학과 위드가 함께 협력하면서 이루어온 정말 의미 있는 프로젝트라고 생각합니다. 저희가 몽골에서 이렇게 학교 급식을 하게 된 것은 몽골이 영양적이고 안전하고 위생적인 급식을 학생들에게 제공하고 이 급식을 먹는 아이들이 육체적으로도 건강하고 학교를 통해서 또 지식도 많이 증가하고 그래서 앞으로 몽골을 책임져갈 그런 든든한 일꾼들이 될 것을 기대하고 있습니다. хүүхдүүд яавал эрүүл зүй хоол хүүхд доор хангах маш өргөн дэлгэр мэдээллийг мэдэж авлаа. Ягаад гэвэл учир нь бид нар зүгээр л нийтийн хоолны тогоож байсан. Гэтэл энэ сургалтаас хүүхдийн хоолны талаар маш сайн нарийн мэрэгч авсандаа их баяртай байна. Энэ сургалтанд сурснаар одоо цаашдаа би хүүхдүүдтэй аюул олон төрлийн шимт хичээлэг хоолыг менюгээ шинжилж чадхаар болсондоо баяртай байна. За би сургуульд орсноороо илүү хүүхдүүдтэй харьцах учраас хүүхдүүдэд хоол шимт хичээлийн талаар яг ямар ойлголт өгөх талаараа гүнзгийрүүл мэдхийн тулд хүүхдийн хоол зүчээр 2024 оны 11 сарын эсэлтээр нь ороод төгссөн. За тэгээд бага насны хүүхдүүдэд сургуульд ороод явхлахээр тэгэл маш амар ингэж хүлээж авдаг хүүхдүүд маш хурдан хүлээж авдаг. Бас хэрэгжүүлэх нь ч гэсэн хурдан байдаг. Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчныг сайжруулах, чадварыг бэхжүүлэх төсөл. Хүүхэд бүрт шимт хүнс